Энэ удаагийн бичлэгээр болохоор өрдсөн одоо тэмс удирдлагын систем дээр хийж болох дараагийн үйл ажиллагаануудын тухай тайлбарлалаа. За бид нар түрүү ерөнхий цэсний тухай ярьсан болвол одоо тэмс анги дээрээ файл байршуулах, файлаа яаж татах вэ гэдэг ийм мэдээллүүд төр орё. За ингийн тулд за бид дэлгэцээ скрин шеэрлэнэ. За дэлгэцээ дууртаа шилжчихээ. За тэмс анги руугаа хамгийн нэгдүгээр студид орно. За тэмс анги руугаа яваад орохоор түрүүн болвол ерөнхийдөө энэ хэсгүүдийг тодорхой төвшөнд тайлбарлагдсан байгаа. За одоо тэмс руу файл байршуулах оръё. За ингийн тулд файлс руу орно. За рекордын дотор бол түрүүчийн хичээл дээр орсон энэ түрүүчийн орсон бичлэгүүд байршсан байгаа. За general гад за класс материал дотор би ихэд файл байршуулж үзүүлье. За ингийн тулд new гэдэг. За фолдер байршуулах уу, Word Excel-ийн файл байршуулах уу гэдгээс ингээд шалтгаална. За Word-ийн файл байрлуулж болно, Excel-ийн файл байрлуулж болно гэх мэтлэн энэ дээр байрлуулсан файл дээр хүмүүс бол ажил нь таны оруулсан Word дээр энэ дээр мэдээллүүдээ бичиж оруулаад байгаараа гэвэл тал талаас нь Word дээр шивэх боломжтой болно гэсэн үг. За одоо шагналын шагнал авах багш нарын нэрс. За ингээд grid гэдэг үүсгэх юм бол энэ дээр шагнал авах багш нарынхаа нэрийг багш нар тал талаас нь ороод энэ Word дээр за ингээд орж дулмаа шаруу гэх мэтлэнгээр ингээд хүмүүс файлаа байршуулад байна. За одоо энэ рүү буцаад ороод харъя. За ингээд дорж дулмаа шаруу гурав гэж бичигдсэн байна тийм ээ. За ингээд нэгдсэн ийм байдалтайгаар файл байршуулж болдог юм байна. За энэ дээр Word Excel-ийн PowerPoint-ийн файл байрлал. За энэ дээр ийм хавц үүсгэж болно. Өнгөө сонгочихно. За нийл ягаан өнгөөр сургуулийн хөтөлбөрөө энэ талбарт байршуулаарай. Сургуулийн хөтөлбөр байршуулах талбар. За ингээд тавьчих юм бол за сургуулийн хөтөлбөрөө эндээ байршуулна ингээд. За энэ дээр нь дахиад за ингээд сургуулийн хөтөлбөр байршуулах талбар гэдэг. За ингээд орохоор энд нь дахиад яг нь фолдер байршуулж болно. За шар өнгөөр байгалийн ухаан. За шар өнгөөр байгалийн ухаан. За дахиад фолдер үүсгэе. Улаан өнгөөр нийгмийн ухаан. За одоо энэ дээр нь болохоор дахиад файл байршуулад энэ дээр нь болохоор анхан шат. За анхан шатыг ногоон өнгөөр хавцсан тавьчих. За ингээд дэлгэцэн дээр болохоор байгалийн ухаан, анхан шат, нийгмийн ухаан гэсэн энэ хавцлнуудад багш нар сургуулийн хөтөлбөрөөр байршуулж болох нэ. За ингээ гаднаас нь аргаа сургуулийн хөтөлбөр гэдэг нэг хэсэгтэй дотроо байгалийн ухаан, нийгмийн ухаан, анхан шат. За судлагдхуунаар байгалийн ухаан дотор нь одоо жишээлх юм бол ят хавцсан нээж хариулж өгч болно. За энэ дээр физик.
цэнхэр өнгөр пиццгийг авъя. Нийл ягаан өнгөөр химиг авъя. За химийн хөтөлбөр энд байршуулна гэсэн үг. Ингээд заагаад өгчхөөр хүмүүст илүү их ойлгох гэд хэлбэр хаан сургуулийн хөтөлбөрөөр байршуулах вэ гэдэг энэ мэдээллүүд очиход илүү хялбар болно. Цэгцтэй болно. За дараа нь гаднаас зүгээр шууд файл байршуулж болно. За ингийн тулд яаж байршуулах вэ гэхээр upload гэдэг хэсгийг сонгоно. Файлаар нь авч болно, фолдероор нь орж болно, сплейтер оруулж хийж болно. За байгаа зүйлийг бол энэ дотор байгаа зүйлийг даунлоод хийж болно. За жишээлх юм бол би энд нэг файл байршуулъя л да. За мэдээ зохион сургуулийн танилцуулга файлыг би энд байршуулчихъя. За класс материал дотор байршуулсан байна да. За энэ класс материал дотор за энэ дотор байршиж. Байгалийн ухаан дотор байршиж. За энэ мэдлэг зохион сургуулийн энэ MP байна. За энийг би даунлоод хийж болно гэсэн. За ингээд зэвлэгдсэн файл даунлоод хийгнэ. За ийм сонирхолтой хэсгүүд байгаа. За ерөнхийдөө team сэтгэлзэн систем дээр бол нөгөө байгалийн ухаан яаж хийсэн болоо, ямар гоё хийсэн бэ, ямар цэцтэй байсан бэ гэдэг манай дээр туршлага судалж ирсэн багш нар бол энэ тухай яриад байсан. За ингээд жишээ олгоод энэ тэтэм сургуулийн байгалийн ухааны файл байршуулсан хэсгийг. За энэ чат хэсэг нь ингээ харагдчихна тий. За одоо хэрэгцээний судалгаа гэх нь энд 2 янзын судалгаа оруулсан юм байна. Зааны ахлагч нь. За хөтлөг ажлыг ерөнхийдөө дандаа юунууд хийждэг учраас манай дээр зааны ахлагч нь өөрсдөө хийждэг учраас асуудал байдгүй. За одоо энэ 2022-23 оны хичээлийн жилийн материалууд байна. За 23-24 оны хичээлийн жилийн материалууд байна. За арга зүйн унших материалууд байна. Энэ бол 22 онд оруулсан материал байна, тийм ээ. За зургнууд энд ингээд янз бүрийн заахаргын нэгдлийн холбогдолтой нарийн ширийн зураг шаардлагатай бол бүх багш нарынхаа чэт зургнуудыг одоо энэ дээр жишээлбэл байгалийн ухааны багш нарын зураг дээр би апплод хийгээд файлууд хийж чад энэ дээр одоо бүх багш нарынхаа зургнуудыг би татаад оруулчихъя. Жуулаад одоо ингээд багш нарын чэт зураг хэрэгтэй боллоо. Тэгэхэд чэт зургнуудыг би энд ингээд татаад оруулаа. Яг бол зарим тохиолдолд ингээд чэт зураг шаардлагатай болоод байдаг учраас чэт зураг бичгүүнд шаардлагатай гэж байдаг заримдаа. Манайхны чэт зураг байна. За энд би өөрийнхөө 2 чэт зураг хийж. За энэ зургийг оруулъя. Энэ ингээд ачаалж байна. За энэ манайхны чэт зургууд харагдаж байна. Тэгээд давгсрын төвшин сүгтэр хүмүүсийн чэт зураг. За олимпиадын биологи олимпиадын өнгөрсөн жилийн медаль авсан зураг байна. За гэх мэтлэн ингээд шаардлагатай зургуудаа татаад байршуулчвал багш нарын зураг компьютер гэдэг ямар болчихсон ба. За энэ дээр өшөө эдгээр юу хийсэн юм болоо харагдах юм. За энэ general хэсгөө нурыг. За 22-23 оны хичээлийн жилд өнгөрсөн жилийнх нь. За одоо ингээд судлагдтуунаараа ингээд үнэлгээнүүд мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөө гэж нь тий. Төлөвлөгөө энэ юугаар файлууд нь байна. Багшийн хөгжлийн төлөвлөгөө нь байна. Үнэлгээ гэнэ. За хөдөлгөөний үнэлгээ нь байна. Гарааны үнэлгээ нь Excel-ээр байна.
За энэ дээр бол менежер шууд татах боломжтой тийм ээ. За биолог дээр шүү. За чимцэрэн багш их энд байна. Гарааны анализ нь энэ хурц яваад гарааны анализ байшуулаар явуулсан. Чи 22 онд декреттэй байсан нэрээ. Шүү дээ. За газар зүй. За 10 жаргалын гарааны үнэлгээ, цогт гэрлэлийн мэргэжлийн өслийн төлөвлөгөө, даалгавар хөндлөнгийн үнэлгээ гэж байна. За байгалийн ухааны за менежерийн мэдээлэл гэж юм те. За 10 сард сэдв хянах сэдвүүд байна. За энэ хяналт их юм гэсэн сэдвүүдээ гаргаж өгсөн байна би. Эндээсээ. За суралцсан үр дүнгийн шалгууруудыг бүр дөрвөн судлагдах нараа эндээ байршуулсан. Интернетээ сайн нэрэн тэр гэх юм байхгүй. Арга зүйн материалууд. За энэ дээр 900 суралцсан дизайны трейн материалууд байна. За жишээлх юм бол Hewlett Packard. За энийг хараад ирэх нэг Hewlett Packard гэдэг юм. Британи суралцсан насан туршийн боловсрол гэсэн ийм PDF байна. За 14 хуудас юм байна. Насан туршийн боловсрол гэж юу гэдэг юм бэ? Юу гэдгийг яаж британи суралцах боломжтой болдог вэ гэсэн мэдээлэлүүд авшгүй да. За би одоо энэ дээр юу оруулчих гэж бодож байна. За мен сүүлийн үед ерөөсөн материал оруулаагүй байгаа юм байна. За тэгэхээр би энэ апплод хийгээд энэ дээр шинээр ирсэн системийн шалгалтын шинэ журмыг шин оруулчих. Системийн шалгалтын шинэ журмыг орууллаа. За шүү. За цалин хөлсний дундад цалин хөлс тодорхойлох энэ материалыг оруулчих. Дундад цалин хөлс яаж бодох вэ гэдэг материалыг оруулчих. Албатор Ролл менежментийн бэлтгэл аранга тавигдсан ихтэй оруулчих. Карьер төлөвлөлт гэдэг нэг юм их аранга долуурсан уншигдсан байгаа манай зургийг. За тэгэхээр тэрийг бүрийхээр нь оруулчих. За энэ дээр мэргэжлийн хөгжлийн бүлэг гэсэн энэ хэсгийг оруулчаа. За би ингээд материал нэмчих болно. За тэгэхээр ингээд хүмүүст бодвол шинэ мэдээлэл орсон гэдэг ингээд хэлчихсэн. За. Би менежмент мэдээлэл дээр сая үл нэлээд хэдийн юм нэмчихлээ. За одоо энэ математик дээр харуулъя. За мэдээллийн технологи гэсэн хөгжлийн бүлэг байна. Мэдээлэл
гарааны үнэлгээ анализ гэх. За энэтэй ерөнхий бүтцийн хувьд бол ер нь атлаа. За 10 дугаар ангид сонгоныхаа 24 оны мэдээллийн технологи. За гарааны анализууд нь энд ингээ барьсан байна. Видео хичээлүүдийн мэдээллийн технологи нь. За гүйцэтгэлийн үнэлгээний даалгаврууд ингээд ангингаараа мэдээллийн технологи нэг интернетээс хайхгүйгээр эндээ оруулчих. За онцлог үнэлгээнүүдийн анализууд бүгд ингээд ангингаараа байна. За би эндээс бол хүссэн үедээ мэдээлэл татах боломжтой. За хөндлөнгийн үнэлгээний анализууд энд бол бүгд байж байна. За хөндлөнгийн үнэлгээ тийм ээ. За гаргын нэгдлийн төлөвлөгөө нь байна, математикийн төлөвлөгөө байна, 22 улс орны олимпиадын үр дүн байна. За ийм зүйлүүд байна. За класс материал дээр нь юу байна? За эднийх менежерийн мэдээлэл гэсэн талбар оруулаагүй юм байна. За би тэгэхээр энэ дээр одоо шинэ талбар оруулъя. Энэ талбараа эднийх дандаа шар өнгөтэй байгаа учраас арай өөр өнгөтэйгээр за хичээ. За менежерийн мэдээлэл хэсгээр за одоо би төрүүлж байгаа байрлуулсан эстернгийн шалгалтын шинэ журмаа эхлээд. За ингээс бол манайхан хүссэн үедээ мэдээлэл татах боломжтой. Та харчихна. За энэ дээр за зөвхөн ихтгэлийг оруулчихъя. Ур чадрын матрис чадамжид төрсэн үр дүн хэрэгжүүл менежментийн үр дүн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг ийм санхүүгийн засгийн дэдийнхний ийм ихтгэлийг оруулчихъя. Энэ бас чухал зүйлүүд зөндөө байсан. За одоо ингээ ерөнхийдөө бол менежерийн мэдээлэл хэсэгтэй ингээд за гадаад хэл мэлгээд энэ бусдууд нь байна. За өнөөдөр хичээл дээр бол ийм мэдээллүүдийг оруулж байна. За дээр нь нэмээд за ганц нэг аппликейшн заачаа гэж бодож байна. За апотек. За энэ дээр за Forms гэдэг нэг аппликейшны тухай эхлээд нэг ярьчих. За Form гэдэг дээр болохоор яг Google Form-тай адилхан асуулт зохиодог ийм платформ байгаа. За энэ дээр за хаана ачаалах вэ гэдэг эхлээд талбараа зарлж өгдөг. За энэ санал за одоо энэ дээр юу гарч ирнэ гэхээр форм үүсгэж. За тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ шинэ форм үүсгээд энэ дээр за шинэ форм үүсгээд өөрийгөө шалгараа гэдэг формыг хараад ирэх юм. За одоо ингээд хүч гэж ингээд асуултууд оруулдаг ийм Google форм байна. За дараагийн аппликейшн болохоор за Poly гэдэг юм юу байгаа.
За энийг оруулчих. За энд маш олон юм байна. За нейропод энэ поли гэдэг нь бас асуулгах, ментиметр гэдэг бас санал асуулгах, за кахот гэдэг бас санал асуулгын програмууд. За байж байгаа. За тэгэхээр миний хэрэгэлдэг юмнууд бол энд планер байна тийм ээ. За эд пазлыг өнөөдөр ямарч байсан тавч тавьчих. За эд пазл гэдэг нь болохоор ямар програм байдаг вэ гэхээр маш гоё. За бичвэрний яваад оръё. За багшаар сурагчаар орохоор ямар нэгэн тийм асуулт даалгавар боловсруулах боломжгүй зөвхөн оролцогчоор байдаг. За тэгэхээр багшаар оръё. За би энд Google хаягаа сонгож өгнө. За би энэ хаягаар орчихъя. За тэгэхээр одоо надад эд пазлтай холбоотой мэйл ирэх ёстой. За би энд мэйлээ хийх. Монголоор зохиож байгаа шүү дээ. Тэгээд яриад түүнийг арай гайхалтай техник байшин болсон. Тэгсэн чинь бүгд би нэг машин. За энэ дээр болохоор за битэн гэдэг чинь. За насны хязгаарыг оруулж байна. За би нэг сайн сар хүч. За. За би нэг жоохон ингэж орцсон. За my school. За тэр өөр төрний бэлэн контентууд байгаа. Хэрвээ хэлний асуудалгүй бол энд нэг асуулттай ийм бэлэн контенттэй ашиглаж болно. Өөрөөр хэлбэл эд пазл дээр хийгдсэн хичээл нь бол ийм асуулттай 36, 38, 2 минутын секундүүд дээр асуулт тавина гэсэн. За ийм бол асуултууд гарч ирэх юм байна. За ерөнхий бүтцэн нь бол нэг юм юу байгаа. We on Earth are exceptionally lucky. While we are very rarely conscious of it, we exist and are alive today because Earth has an oxygen-rich atmosphere that we are breathing right now. And not only that, but the atmosphere provides safety from the cruel environment of space. It's visually beautiful, and it gives us a place to grow, play, and develop.
I'm Alex McColgan, and you're watching Astrum. And today I will unravel the different layers of Earth's atmosphere and explain how they are so important to our existence. We are амьд үлдэн тийм ээ alive today амьд үлдэж байгаа. Учир нь дэлхий хайзан rich atmosphere. За агаар мандлын найрлагыг асууж байна. За тэгвэл би энэ октиген буюу хүчил төрөгчтэй. За карбон хүчилтэй сульфуртай содтой гэж юм. Тэгэхээр за энэ маань уншиг тагууллаа. За ингээд сонголт хийж болтгоо. За ингээд гих мэтлэнгээр ингээд асуултууд гардаг. Ийм програм байгаа. Уншаад тагуулчлаа. Манай интернетээр айгүй муу болсон бахаа. За одоо нэг юм байна. За ингээд иймэрхүү асуултуудыг энэ head content гэж хаад видеого эхлээд гаднаас татаад оруулчихдаг. Эсвэл видеогоор рекорд хийж болно. Жишээлх юм бол би энд одоо нэг файл сонгоё л доо. За бас энэ миний интернет болтугай. Замэнин болдоггүй интернет юм. Яг бичлэг хийсэн чи интернет тийм хаа. За ерөнхийдөө ингээд иймэрхүү бүтцтэйгээр иймэрхүү байдалтайгаар эд puzzle програм дээр ажилладаг байгаа. За try again захиад нэг бодцтой.